Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны хөтөлбөрөн дээр суугаад харуулan сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 12 дугаар сарын 7-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг энхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ номой хаш мөгийн найруулагчаараа Амлан Баатарын ганц өхнөр айлж байна. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар Хомир өргөө хотхон замун зөв уншилгоо шурхаа үйлчилгээ гэрхэмлэгч 22 жилийн түүхт Батгүлэг авто сервис хамтран айлж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань гониглагч нь хүртэл урлаг юм шүү дээ. За супер 3 юм аа баг. Хин горооны. Та гороо. За чи хамгийн ямар чи цайны цагаар хүртэл ямараа сууж яадаг үстэй. Зүгээр л хөгжим сонсож байгаа чи. Үгүй чи тэгтээ бүр ингээ зүгээрч нэг сонсохгүй бүр ингээ амар ямарсан сууж яадаг. Сууж байгаа. Бишээ ахтууд хараад байдаг байхгүй юу. Тэгэхээр гэж харахад нэг л тийм баатарлаг нэг тийм гоё. Очноосоо ингээ жингүүдж байгаа юм шиг үү? Шат хотлаад. Тэгээ нахаа бид нарыг хэлээд байгаа юм уу? Та нарыг харж идэг нэг нүдэрийг яа. Намаа харж идэг үү? Харцсан. Хот гарштай. Хата продюсер чи хот гарштай. Би бүр цайны цагаараа хүртэл юм манай проч нь ингэж ажил тесэрч энэ урлагийн бүтээлүүд аа. Нэг төрдийн баг гэж бодоодсэн шүү дээ. Тэгээ ер нь хахад яг бид нар шиг юм нэг жоохон хагас мэдрэл модотой хүмүүстэй ингээд 5 жил ажил нь удирдах ажилласан гэдэг чи бас чанга штэ тий. Шагшиг ийм тракторууд юм байхгүй л. Би ингээд эмэр харна гахад ингээ харангууд манай хүн бид дээр ингэж хараад. Намөр нэг хараад, чамруу нэг хараад. Тэгээ чамд нэг жоо хөдөлгөөтэй буцаад үлдээ. Тэгэхээр та нар яа иста амар айсаас ч гэдэг юм. Бид хоёр наана яа гэлээ. Биш л дээ. Би тэгээд мөгийг боддог штэ. Яг одоо тэр нөгөө нэг сонсож байгаа ингээд тэр аян маян те. Одоо бодвол нөгөө нэг дан гэж мэгэл те. Эсвэл тиймэрхүү мөмөрхүү одоо. Оо наад шиг гаднаа бусдаа сонсоод нүдэ тасаад. Яа заримдаа ингэ дуугаа ингэ амар чангалдаг байхгүй юу? Хөөе заримдаа амар нөгөө юм сонсоод идэв штэ. Юу? Би буруу сонссон байж магадгүй шүү заяа. Гэтэ рок мок сонсоод идэв заримдаа. Тийм үү. Рокор юм уу штэ. Эсвэл энэ өнөөдөр нэг юм пост оруулсан байсан штэ те. Нэг юм гой мой охтуудын зураг мураг үе харагддаг маргадаг. Тэгээд эсвэл нөгөө нэг киног сонсож үзэж болох уу? Зүгээр дүрсийг харахгүйгээр. Нөгөө кино юу? Өө тэр чин болгүй дээ. Болно шүү дээ. Болно шүү дээ. Дуу муугийн сонсоод. Тэгдэм байх. Яг тэгдэм байх. Тэрний шиг тэгээ тийм рок явж идэв юм уу? Үгүй яах вэ? Яг тийм рок энэ дээр яаж байгаа. Эсвэл юу яадаг вэ? Яг ингэж нэг өдөр ингэж хүм байна уу гэж харж байгаа. Тэгээд ингэ солиод идэв юм шүү. Ингээ харангуудаа ингээ төсөөлөө. Асуулаа төсөөлөө. Ашхуу зүгээр ганцхан юм орлоо харахтаа. За. Ахтаа ганц чиг. Тэгэл болоо. Оо, хасаагчрын бүр амар юм ордог гэж би бод шашахыг. Би бод. Цас орн бороо орн ерөөсөө гараад зураг ордог. Гараад зураг ордог байхгүй юу? Тийм би гараад явчих. Харин тий ахтаа ганц хэлчих гээд. Йоо тэр хашаахын тэр энэ балаа эмоноос нь боож тий би бас нөгөө амар нөгөө фактанд орсон гэж хэлсэн мэс ярьсан мэс тий. Ой бас яатсан. Нөгөө ажиллагандаа явж ингэж хашаах анхны цас нэгтэй гарах мүцэж гэсэн. Хашаахтаа явж байгаа хотлоо хэлчихгүй надад хүч. Хотлоо энэ дах юу ийсэн. Би тэгээд дижи чинь цас үзээд юм орж явж байгаа. Би тантай явж ин мавж ингэж зүгээр ажиллагантайгаа л явж ин гэсэн. Таал байхгүйсэн болохоос шүү. Хөдөлгөөр тайлбарлалаа шүү дээ. Хашаах содороо дэм ороод идэв. Энэ хоёр анхны цэсноор юм орд юм бол ямар хоёул анхны борооноор юм орно. Хөөе бороод ч гэсэн бид хоёр юм орно. Оо ядаргаа. Харин цас орн бороо орн хашаах ингээ бороонд орс бороо орж ийн. Ингээ өөрийнхөө ингээ бороо. Хоёр юу нь ягаад ингээ би бинийг хайн татаа. Чамаг муу. Хоёр ч анхны цэсноор юм орно. Муухата YouTube дээр битсэн байлээ. Муухач ягаад дандаа номоо гэд байдгийм бэ гэсэн. Тэр ч ойлгомжтой шүү дээ. Ягаад юу нь ойлгомжтой? Залуу. Тэр чи ер нь залуу руу л явдаг. Уучлаа. За ойлголоо. Аюус ойлголоо. Үгүй гэрлээ. Чамаг их л муухай хэлээд энэ да. Оо яах вэ? Зүгээр.
За тэгвэл ихтэй тийм зөрүүдаар тийм үү? Зөрүүдаар гуниглах гэж байт юм. Ингээд бүр юу ч болоогүй байхад ингээд зөрүүд гуниглан ингээд өөртөө ингээд гуниг үүсгэн ингэж байт юм уу? Нэг тийм царайтай хүн байдаг шүү дээ. Харангууд л шууд гониг төрдөг те. Хөөе хамааг 3 дугаараа ингээд манай сургуулийн хажууд нэг дэлгүүр өгдөгс аахгүй юу? Тэгээ тэр дэлгүүрийнх намайг харангуутаа гуны нүдэн гэж намайг нэрлээд Гуны. Тэгээд тэ 3 дугаар ангийн өгдөг те. Явах юм аа. Нүдэн охин гэж дуу тий. Гониг нүдэн. Чи ядаж 3 дугаар курс гэж хэлсэн бол их чин чамд ингээ те итгэх байла. гинээгээсээ 3 дугаараа Яа 3 дугаар ангийн хүүхдийг гониг нүдэ миний дөө. Чи одоо тэр тэгвэл гаж доо. Бага насны хүүхэд ямар нэгэн байдлаар те яг тэгсэн энэ маань 3 дугаар анги болохоор итгэц. Одоо бол чамайг гуниг номин гэвэл бас байж болж штэ тий. 3 дугаар ангийн хүүхд ямар юмных нь гуниг. Тийм штэ. намайг гуны нүдэн гэж нэрлээд 3 дугаар ангийн хүүхдийн нүдэнд гуниг хуралдахчгүй угаасаа. Эсвэл гониг тийм гонигтэй юм уу ч. би ингээд албар гуниг л явж идэг юм байна. Аха 2 чихэр. Манай гуны нүдэн ирчих гэдэгээс авахгүй намайг. Чи нэг хэлэхгүйс. Аха гуниглаагүй өссөн. Үлэн гэж байхгүй. Өссөн штэ. Юу гуник юм бэ? Ямар гоё юм яа. Үлэн нүдс гэх юм гуны нүдэн амар гоё яасан. Гэхдээ харин тийм л юм байна. Яг тэгэл чамд үлэн нүдэс гэхлээр бас арай л муухай сонсогдох гээд ахаар нь миний дөөгөө гуниг нүдэт гэсэн. Зүгээр хайр тэгээд өлсөд гуниглаж штэ. Чагаавраа. Миний гуны нүдэн байсан. Нэр гониг ч нэр урлаг юм биш үү те. Тий. Би бүр ингэж нэр автлаа гуниглсан байх шүү. 3 дугаар ангитай юу те. Тэгээд гоё юм нэг тийм ингээл хөөрж гуниглах ч үг нь бол айгу гоё юм байна штэ. Одоо тэр чинь нөгөө нэг дурлалынх үстэй. Би үл ерөөсөө ингээл 3 би угаал тэгэл гэлэг алхан гутлсан ингээл хорвоодлох гэж нэх гоё өнгө цацраал таас өн болгондоо мөнгө гүмэрснэгтэй. Үсмэрс нь Хоёулаа таар. Яг тэр үед таа чаар мөнгө авахгүй те. Би яг одоо мөгийн санааг нь яг ойлголоо заяа. Яг 3 дахь угаал ийм болдог гэх учраас мөн бат хаанч очсон 2-ыг угаал явчт юм бэ. 2-ыг угаал явчдаг байхгүй юу? 3 дахь угаал нөө бүх юм хөвгөнд дарааж өгөх гэдэг болохоор яг 2-ыг угаал явчт юм бэ. Тэгэл ингээл амьдрах ямар сайхан юм бэ хүмүүсээ. Энэ хорвооч гоё шүү. Би нөгөө мөгийг тэгэл явж байхад би урдаас хараад ирэх юм бүх юм байна. үстэй хашаахаа гэж тэгэж амьдрал гоё шүү гэж тэгэж. Би урдаас арх байна. Яа бид дөрийг бас темор болж чадчихсан шүү. Яна нэвтрүүлгийн гайхамшигт дөрөв. Уул нь дөрвөл гэвэл те. Квартет гэдэг шүү. Та нар автобусанд явж байгаа л нэрнгээс ингэ сууж байгаа хүн болгоныг тийм хайрламаа санагдчихсэн үе байдгүй. За Амцэг чи нэг уудгүй гэж дандаа хотлоо. Автобус бидээс охгүй явжээ. Үгүй яг тэгдэг ахгүй нэрээ. Хүн бүрийг хайрлах мөнгө гаргаж өгмөрсөн та. Дахиад нэг юу байвал баг дахиад нэг шил юу байвал тэгэл ерөөсөө мөстэй. Яг тэгд юм аа. Бид хоёрын миний дөрөвчөө уучаа. Би эрүүлдээ яг тэгдэг байхгүй. Автобусны танад тийг санаж төрж байгаагүй юу? Тийм бодол. Автобусын дотор яасан их шахацлалтай юм бэ гэж бодож явснаас их чинь автобусын дотор хүмүүсийг хайрлаа юм орж ütсэн бэ. Үгүй явчихгүй яваа. Хайрлах жоо. Яаж нэг хөл дээрээ гიშгүүлэхгүйс нэг яаж нэг цагаан күрдээ алтар болгочихгүй юм буух юмсандаа л гэж бодож яснаас чи яг яагаад тэгдэ? Яг ямар үл тэгдэ? Гэ 10 жил мэлд чинь нэг гой цаанаасаа ингээл нэг тийм ингээл хэний ч хамаагүй хайрламаг тийм үү амар гой яадаг байсан хэний ч хамаагүй юу. Ой тэгвэл хамаагүй болохгүй шүү. Одоо яг хайрлуу садагдахгүй мөгийг гараад ирээ. Юу амар юм бэ? Намайг ноцтой юм хийж байна өнөөдөр. Манай гониг нүдээс Одоо яг тэр үе чи мэдчихэл мөгийг яг урдч явж нүдэ айдас оч. Хайрлууд нэг. Тэгээд энэ одоо яг намайг тэр хэнийг ч хамаагүй хайрладаг уу ирж ийн үгүй яа. Юу тэгээд нүдэ айдас оч.
Тэгээд нүдэнээс суугаад идэх юм те. Тэгээд яг чиний чамаагүй хайрладаг үе миний 3 пивнээ дараах үе. За тоо тэгээд дуус. Зүгээр гихэрэл ч тийм зүгээр. Энэ хоёрыг остоо нийлүүлж болох юм байна. Гэрэл цацрах уу? Гэрэл цацар нэрэ шүү. Шүнээсэн бол Би үлдээ. ягаад энэ хоёрт энэ ойлцоо суулгацээ. Анх намайг орж хөдөлмөгийн хажууд суугээл тэгсэн шүү дээ. Харин Аяа. чи адун тушаала уруулаш гээч. Ямар мэгүм бэ? Энэ ямар амар мэдээлэл вэ нэрэ? Би өстөө нэрэ. Боги ахын чи найжсан. Ой нэрэ мухата. Чи одоо энэ хамгийн залуу хоёр өхнөө бүтэн 5 жил хажуудаас болоо шүү дээ. Одоо болоо шүү дээ. Одоо дараагийн залуу охин орж ирэхээс хөдлөхгүй л дээ. Миний хажууд одоо замдаа гэдэг чи юм. Гүлтэйг суулгацсан. Хөгчүүлээ ингэ зэрлээс уус те. Хааш замдан хөө гэрэлцдэг гэж. Өөр яг ингэ нөгөө эсрэг талдаа бүр өөрийнхөө ингэ бүр эсрэг тал тэгээд нуруугаар Харч юу те? хизээч царайг харахгүй буруу харуулаас суулгацсан те. Хөгшин гараадаа. Йоо ингэж болохгүй. Тэгжиж энэ Чи нэгтэйгэр дундас очих л та. энэ залуучуудыг харж ижил юу гэж ажиллаа хийж байна. Тэгээд мегмар цэцэг номын цэцэг хоёр болохоор ингэ хажуудаас суулгацсан тий. За Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар Хоймор өргөө хотхон хамтран айлж байгаа. За одоо энэ Хоймор өргөө хотхон байна штэ тий. Энэ үнэн хатажгүй юм бэ лөө. Тий үүн дажуудаас гадна одоо энэ Хоймор өргөө хотхон ашиглалтанд орсны дараа юм гоё эмарх нөхцөл бүрдэн энэ байранд орсноор. За. Шууд ингээл гинт ингээл нэг юм гоё юм байгальтаач ойрхон, навтаач ойрхон, стартаач ойрхон. Тэмэр санагдсан бол гараад гачуурт марчуурт руу шууд ингээл бараг алхаад орчин. Оо, тийм үү. Тэгээ арай часаж орох бол 30 минутын газар байгаа. Автобус энийг чаваад гараад тэгэл бон. Тэгээ шууд байгальтаа оргоо. Яа, би одоо мар салхаар мар нүцэд нэг навсаас дэвдээ. Тийм шууд очиж штэ. Энэ зүрх дүүргийн цагдаа утхан гэхээр шинэ амгалан цагдаа утхан гэхэр чиг амгалангийн тэрэг гэсэн үг юм уу? Тийм ч юм уу. Хөөе гэхдээ та нар одоо та нар тэр нөгөө Японы хөрөнгө оруулалт дээрээс нөгөө ангаахын шилбэхүүний үндэсний сургуулийн эмнэлгээр ер нь очиж үзсэн үү? Тэрний ингээд гадна талынх нь тогтчил могчил ч гэсэн айгүй гоё штэ. Яг тэрний уртлынх нь ингээд хороололч гэсэн айгүй гоё заяа. Тийшээгээ зүгээр ер нь бол амьдрал цэцгэлж байна. Энэ одоо ингээд одоо манай эн чинь Баяндөр дүүрэг чинь миний дүүрэг шүү дээ. Юу ботаникийн цэцэрлэгийн хавцаа ярьж байна уу? Тэгээ хотч банхраар хамгаалуулсан Баян зүрх дүүрэг минь үзээ. Энэ чинь тэгээд өөрөө харин энэ хороолч нь Япон хэв маяг шингээсэн гэдэг аахгүй. Тий, яг тэр хавь нэг юм Япон хэв маяг. Тийм. Тэгээд аюу цэвэрхэндээ аандаа тийм цэвэрхэн орчинд ингээ хүн байхаар одоо тэр имлэгийн хашаа машин тур ингээ хүн ингээ сууж мох сарвж байхад ингээ хогоо хүртэл хогны савнд авчиж хаяад байгаа аахгүй. Тэгэхээр ийм гоё ингээ хот ер нь бол тэлээд байна. Гэр хороолол багсаад байна. Яг үнэн. Нөгөө орчин тойрон айгуу чухал. Тийм штэ яг үнэн. Чинь одоо байранд орсон хүмүүс ихэвчлэн ингээд шинэ гэр бүлүүд байранд орно. Тэнгүүтээ араас нь ингээд хүүхдүүд өнөртгөн болж эхлэн тэ. Хүүхдүүдээ араас гаргаж салхилыг гэхээр орчин муугахаар айгуу хэцүү юм билээ. Яг үнэн. За тэгээд яг одоо тийм үү? Яг одоо ингээд шууд 100% бэлэн төлөлтөнд хамгийн хямд үн буюу те дотор засалгүйгээр нь 1000 арайч 1000 шиг. 1,390 арай би жоохон сая жоохон юм орчихсон шүү. 1,390,000 төгрөгнөөс эхэлж байгаа шүү те. Сая 400. Тэгээд компани 1 жилийн хүүгүү зээл гэж байгаа ба. Хүүгүү лизинг те. 40%, 60%, 80% урьдчилгаа төлөөд тэгээд 1 жилийн компаниас хүүгүү лизинг авч болно гэж байна. За 23 оны 2 дугаар улирлаас одоо А блок нь ашиглалтанд орох юм байна. 4 дугаар улирлаас $25 гэсэн утас байна. 72 тэгдэг 25. за ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар Хоймор өргөө хотхон хамтран айлж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамт ярилцж байгаа сэдэв маань гуниглагч нь хүртэл урлаг юм шүү дээ гэдэг сэдвээр ярилцж байна. Туканаас өөр ингэнэ ямар сони юм бэ? Би 3-ыг уухаар бүр цаашаа нэмж уумар санагдаад байдаг шүү дээ мөгөө та. Яг нэмж уумар санагддаг. Гэтэ яг тэр мөчид бол өстой
Номын цэцэгтэл тарчихгүй. За ингэж Нөгөө бүгдийг хайрладаг дээр. Бүгдийг хайрладаг дээр явж идэг. Тий, гонинууд ингээ гаргацсан. униглаж байгаа гэдгээ тийм үү? Бусдад одоо хэрхэн ойлгуулахгүй. Одоо хашиг бол ингээл байнга пост оруулдаг ахна штэ тий. За би тэр чи арай гудлж тэгж оруулдаг. Тэр чи арай шиг тэр мөг шиг л хүмүүст ойлгуулж нүдэн айна та нар руу хараад. Энд чинь бол мөгийн имижтэй та яаж илэрхийлдэг? Би таныг пост оруулдаг гэж ойлгоод байна штэ. Гүүг үдэ чинь гуниглах арай биш ээ. Гуниглана гэдэг чинь за одоо юу юм даа гуниглах. Эсвэл пост оруулахаа бүр болох юм болов уу? Үгүй надад бол штэ тий пост оруулахаар аюу дэмэн санагддаг байхгүй. Хүмүүс худлаа яахчгүй юм байжээж яасан юу тохиолцсон гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр аюу. Тэгэхээр нь гоё штэ. Би гуниглж байна. Хүн болгондоо юу? Ядраа. Би фаст хийгээд зүгээр штэ. Пат гэдэг. Гуниглж Штэ ууг нь. Би одоо бусдад хэрхэн ойлгуулах вэ гэдэг байгаа байхгүй. Би болохоор ер нь бол ингэдэг байхгүй ингээд ингээд нэг уйлж муйлмаар та нэг ямар мор штэ тий. Тэнгүүдээ би шууд нэг уйлдаг кино тавиал тэгэл уйлчдаг байхгүй. би ингэж байдаг. Намайг уруу татах юм байвал байдаг ч болоосай. Гэл болоо. Постор тий? Тий, постор. Тэр яг хашаахих пост байгаа байхгүй. Тэгэхээр чи гэрлэгчийг болохоор та кино үзээд уйлж байгаа юм чи хүн таныг юм орж ийн гэж бидэхгүй. Кино үзэл уйлаад. Тэр нь өөрөө өөртөө ямарж байгаа байхгүй юу? Тэгэхээр харин одоо би яаж одоо хичнээн тийм кино байгаа ч юм. Урын санд чинь. Нэг киногоо хичнээн дахин үзсэн ч болно. Одоо би гэхдээ яаж гунигалгаа харин хүмүүст илэрхийл одоо би жоохон бодоодох ер нь илэрхийлнэ гэж бодож байгаа. Мөги чи яаж илэрхийлдэг гадагшаага? Гадагшаага? Тийм. Гэхдээ харин ингээд хөгжим сонсоод хүлээ ачаал. Тэгээд ингээд үе жаахан нүднийгээс авсраар харахаар. Тэгж нэг юм дотоо ингэж тэгээд энэ товчоо тайлтыг. Тэгээ бид нар хараад юу ойлгох вэ? Юу ойлгох хэрэгтэй юм бэ? Инглигийн товчийг нэг товчийг ингээд тайлаагүй байвал 50% гонигтай. Ингээл тайлчвал 100% юм уу? Мөгийн цээжид нэг хоёр хялгасан байдаг. Тэр нэг харуулдаг байхгүй. Тэр одоо бас нэг ч хүн олж хараагүй нас. Тэгээд хоёр хялгасан юм чинь дээ. Зандаа ингэнэ. Намайг анх ажилд ороход хөнгүү шахан мөрөөнд 3 сар байлгасан шүү дээ. Тэнийгээж харамлаад байсан юм гинэ мөргөж. Шид орсон ажилчдаа тэгдэгий те. Тий. Карантин тэгэж. Чи юу гэсэн юм те чинь. Энэ хүүхнүүдээ шиг тэгээ те. Тий чинь гайгүй юм бол ихнэр авч өгье. Айстай юм бол аваад явчих тэгээс. Нэрээ зандаа хээдлийн өрөөндөөс үлээ. Тийш. Зандаа ер нь буцаад тийш тавьчаа. Ажлынхан бүтээмжис ажил штэ. Өвлөрөөд тийм ээ. Яаж ч тэр өрөөнд хамт сууж байгаа хүмүүснээс эвгүй те. Бүр эвгүй. Яа, элэг ааж. Нөмө чи яаж гадагшлуулдээ? Одоо гуниглаад байгаагаа хүмүүст яаж илэрхийлэх? Дээшээ хараад хэвдчихдэг. Хөдөлгөөгөө дээшээ хараад хэвдчихдэг гэж. Тэгэл дэшээ цаахаар хараад, тэнгэр хараад, шөнө од хараад. Гэхдээ юу л яа хаацараад тийм. Номингоос нэг юм мэдчих амаргүй. Номингийн фэнүүч гэсэн мэдчих авах. Тэр нөгөө нэг бүгдийг хайрладаг үеч л мэдээд авчмаар. Тэр үеиг үү? Тэр үеиг. Тэр чинь яг ямар үед байдээ? Тэгэх юм бол тэр үеийг би үл зүгээр шууд яг ингээл номиг ажилласаа гарангууд номиг яг одоо бүгдийг харилж байна. Тэр үе юу? Хизээ тийм үе болдго юм болов гэдэг. Тэгээ бид нар ядаж бас ингэж чамааг ингэж дэмжиж за яг одоо бүгдийг хайрлах үе рүүгөө үе шат руугаа орох гэж байна. Орлоо. Орж ишүү манайхаа. Хурцыг шайдлуулаад. Тэр чи яг одоо ингэдэг байхгүй юу? Годамжаараа ингэж алах штэ тий. Тэр чи ингээ халаалт нь олж эхэлдэг байхгүй. Тэгэл юм бодож эхлээл тэгэл амар гоё ингээл годамжаараа зурж байгаа хүмүүсийг даарж байгаа болов гэж бодож эхлэв. Тэгэл амар ордог. За тэгвэл ингэх юм байна. Манайхаа. Ингэх юм байна. Номг ардаас дагаж явах штэ юм байна. Тий. Тэгээд нэлээ явсны дараа урд нь гарч ирээд даарсан царай харуулах. Даарсан царай. Тэгээ гол нь хараа. Тэгээ айлуулах хэрэгтэй юм байна. Тэрийг
чамаа ингээд бүгдийг хайрлаж байгааг чинь гаднаас яаж мэдгүй чиний нүднээс чинь. Оо нүд нь бүр улам хоногтай байна. За тэгтээ сайн номож яхаа үлээцээ. Яа би юугаар нотлно гэж. Тэсмэхгүй манахаас хамгийн амар алхдаг хүмүүс нь мега номоор авахгүй юу. Тэгээ би нэг удаа ингэсэн. Мегаас энэ адуу шиг алгадаг те. Энэ соёлоос нь би асууж үзсэн. Мегаас ингэсэн байхгүй юу. Мега ч одоо бүр ингээд нарны ороод үртэл гүүр даваад алхчихж байгаа шүү ерөөсөө. Морь шиг. Тэгээ би мэд одоо ингээд алхахтаа юу бодож алхах вэ? Их чи би юу ч боддоггүй шүү. Мега тэгсэн. Тэгээ би нэг өдөр би ингээд номтой хамт алхсан. Би ингээд олимпиатгаа орох гэдэг нэг угаасаа амар түжирлээсээ битэр ингээд алхаад номч угаасаа нэг хүмүүс намайг яриа гэж бодож байна уу? Үгүй. Номч цэг авир ярин. Тэгээд яриад яваад байгаа. Тэгээд явжаад яг ингээд тэр яриа ингээд талбай ороход үргэлж ирсэн. Тэгээд талбай ороо надад нэг ганц ярих боломж олдохгүй. Тэгээд мэдөө ганцаараа ингээд алхахтаа юу бодож болох вэ гэж би. Юу ч боддоггүй шүү дээ. Чи юу ч боддоггүй битгий хотлоо арай. Өдөр болго юу ч бодохгүй зомби шиг алхаж идэв. Заримдаа юм ор юм уу те. Тэр ингээд юм бодоод алхахаараа бол арцгаа удаан алхах нь те ингээд юм бодоод. Үгүй айгүй хордон гүүх шахах юм бодоод алхаад байдаг. Би яг тэгж бодсон шүү. Бас надад явжсэн энэ хоёр ардаас ирдэг байхгүй. Тэгтээ энэ хаших шиг ингээд нэг сайхан явах юмсан. Гэхдээ та хоёрыг хэн болгосон гэсэн чинь болохгүй юм биш үү гинэ. Юм бодож болохгүй байх гэсэн шүү дээ. Энэ хоёр гэдэг нь мега ном хоёр юм уу? Үгүй гоё удаан алхахыг ч ярьсан байхгүй юу хаа. Номыг алхаж байгааг би нэг удаа харсан шүү дээ. Бацг гэдэг юу эмор ингээд араалтай зүгээд тэгээ ингээд хариу яарад тэгээ ингээд бүксэнд ард нь үлдсэн толгой нь урагшаа бүксэнд уучлаар бүксэнд ардаа тэгээд яарч урагшаа яарад байхгүй цэц төрүүлээ яваа би гой фитнес би хөөе ер нь тэр гудамжинд талхах үе ер нь хүн нэг хараалаад хэрэггүй байна. Одоо заяа хүмүүс ирдээ номыг хөөрхөн игдүүтэй гэх яг ингэ бодож байгаа шүү дээ тий. Яг бодит амьдрал дээр номоо дамбаал өмсөн тэгээд амар гоё ноос молгоо залуус хинч танигдахгүй тэгээд яг алхчихдаг аахгүй юу. Нэмэргүү тий номоо. Үгүй би гоё. Номер чи гоё. Хоёулаа ингээд хөвдөө өмсөөл. Тэгээд яг хадаагаар гарахгүй. Бүгс хаад гэдэг бол хутлаа шүү. Гэхдээ яг тэгдэв үлээ. Яг нэг эмэгтэй үчи гэрлэггүй яардаг шүү дээ. Тэгээд гол ингээд нэг бүкснаар нүлцдэг. Тэгээд урагшаа ингээд толгойн ингээд би нэрээ бараг ингээд номоо бүксөө татаад явах юм. Номоотой дандаа зэрэгцэж алхажсэн болохоор тэрийн даан шалзаа бид нэг өдөр ардчин гарч алхнаа заяа. Яа амар гоцыг алхаж. Мөөдөө би амьдралдаа нэг л удаа хамт алхах гэж оролдох гэсэн. Үнэхээр алхааг ангууд нүг гүд гар гэж байдаг шүү дээ. Гэж явждаг заяа. Би бараг хажууд нь ингээд үнэн шогшоо гэдэг юм шүү. Тэгээд тэрнээс хойш дахиж нэг ч удаа алхаагүй байт юм аа. За Улаанбаатар хотод 17 цаг 38-д болсон нэвтрүүлгийн бас нэгэн хамтран аялагчаар зөв оншилгоо шуурхай үжилгээг эрхэмлэгч 22 жилийн түүхт Батхулаг авцаарээс хамтран ажиллаж байна. За мэдээ Окона брендийнхаа тосны нөгөө тесрэлцээгээр өчигдөр мега ярих гэж оролдоод яг чам шиг ярьж чадахгүй байлээ. За яар гоё яар. Хаана очиж тесрэх хэвээр байлээ. Би яг нөгөө нэг менежерээс асуусан байхгүй юу? За. Тэгээд айгуулаг яриад байгаа. За одоо ингээд би дандаа ингээд бодтоор ингээд нөгөө нэг жоохон өөрийгөө ингээд оролцуулж яриад байдсан шүү те. Эний чинь бол мэрэгжлийн үхэлх нь бол өчигдөр зандаах яриад байсан шүү те. Тусал хэлбэртэй болдог хөдөлгөөр одоо ингэж асах үед нь тесэрч чадах хоолойд нь даралтын зөрүү үүсгдэг гэл нэг юм аль биесны өгнөд байгаа. Чи зандаа гэж дургаад л та. Тэс чи энэ ч л одоо яг миний тэр яриад байгаа юм баггүй юу? За одоо энэ студийг одоо тэр юуны тосны тэр машины тосны тэр хэсэг гэж бодъё заяа. Банк гэж бодъё. Одоо тосныхын хэсгийг юу тэр өөрөөрөө л баймаа дөө. Бити зандан хөг дуурай. Өөрөөрөө л бай. Тэгээд нөгөө муу тосыг одоо хашах гэж төсөөлөд бод. За тэгэнгүүт одоо энэ дотор ингээд тос орлоо. Нэг машинд нь хашаах шиг тос орлоо. Нөгөө машинд нь над шиг тос орлоо. Тэгээд тэгэнгүүт тэр нэг тос чинь ингээд машин ингээд дэр гэж асаахаар тос чинь одоо ингээд одоо яадгийн ингээд нэг очлуу шиг юм дээр очиж ингэж хүрээд тэндээ очиж тесэрдэм байх л та. За.
Тэгж тесрэх юм бол яах вэ гэхээр машин ямар дараа нь доголдол үүсэхгүй. Гэтэл нөгөө муу тоснууд нь яаж юм гэхээр тэр нөгөө нэг очлуур шиг тэр амсартай очих үедээ тис чадахгүй дундаа тесрээд байдаг байхгүй юу? Дундаа тесэрсээс одоо тэр нөгөө бөмбөлөг шиг ууршиж мууршаад байгаа тэр нөгөө нэг тусал мусал болоод байгаа болоод тэгээд тэрэнд нөгөө нэг машин доголдол үүсээд хаа завахгүй болоод байгаа байхгүй юу? За ер нь бол нөгөө нэг ингээд нөгөө нэг эр билгээснүүд ингэж бүүж явсаар хагаад үнгийн стэрээ очсон нь үр догтдог очиж чадахгүй замдаа өгдөг штэ тий. Ийм юм байна штэ тий. Өөр ингэж гүйж замдаа ядраад. Намайг гүйсээр гал очоод навдаг гэсрээ. Намшиг тий гэдэг гасны молекул зүгээр өстө нэг урагш бүкснэ хаажсантай зүгээр урагшаа тамгааж гүсээ. Очоод тесрэл. Тэгээд моторно сайжлаа. За тэгээд одоо тэр яг тэр номшиг хүрх ёстой цэгтээ хүрээ тесрээд байгаа тосон штэ тий. Энэ баруун дэд болонтой тэр SP гэдэг ийм тэмдэглэгээтэй байгаа шүү заяа. Окона брендийн бас. Тэнгүүд яасан байх нь? Яг саяны тэр одоо хүрх газараа хүрэхгүй тийм үү? Тэр нөгөө нэг муу доголдол үн чинь үүсээд байна штэ. Энэ доголдлыг ясмах нь энэ SP-тэй тос ингээд нөгөө биш яах нь штэ тий. Доголдол үүсдэг. Одоо энэ SP гэдэг тос чинь бүр ингээ 22 оны шилдэг дэвшилтэд бүтээгдэхүүн гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ нөгөө нэг доголдол үүсдгийг нь Америкийн газрын тосны институт гэж юмнаас одоо гаргаж ирээд тэгээд одоо доголдол үүсээд дээ шүү. Тэгэхээр үүсэхгүй энэ SP гэдэг тэмдэглэгээтэй ийм тас байна гэдгийг бүр ингээ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Тэг нэг юмнаас үдэн ямар юмнаас асуух вэ? Дугаар нэлчиг. За энэ нээлтийн хямдрал 10% зарласан байгаа тийм ээ бас. За Хаа нээлт нь болоод дууссан баха энэ нэлээ удаачлаа. Удаа нь штэ. Жилс яг нээлтийн хямдрал байгаа. За тэгвэл ядаж он дуустал нээлтийн хямдралтай гэж. Өдөр бол нээлтийн хийж. За 77 28 гэсэн утас байна. 77 28. За Батхуулаг авц зөрөөс гээд трейлер бичээд орох юм бол сошиал хаяг наагаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар зөв оншилгоо шуурхай үйлчилгээг эрхэмлэгч 22 жилийн төвөгт Батхуулаг авц зөрөөс хамтран айлгаж байна баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдэв маань гуниглах чинь хүртэл урлаг юм шүү дээ гэдэг сэдвээр ярилцж байна. Хөөе намайг чамаг яаруу цээж явдггүй бүкс гинэ. Ганц хүний яриагаар ингэ төсөөлж байхгүй. Бас тийм тий. За ингэж мөгийн нөр нүд ер нь чинээ хаан тусаад байж байна. Төгс гунирхлын талаар ахаа энд амар гой битцсэн байна. Кофений аккор гартаа ирсэн. Нөгөө гартаа бас нэг тамхины аккор ирсэн. Цонхоор бол заавал ширчих хэвээр. Цонхны цаана бол мэдээж цас эсвэл бороо орж явах хэвээр. За ингээд хажуудаа байгаа хүнээрээ зураг авахулна. Энэ бол урлагийн төгс гуниглал гэж байна. Наа тийм тэгэл нэг би ч юм тартагийн хийм байдаг шүү дээ тий. Хаврын анхны бро гэл. Тэгэл явчихдаг шүү дээ. Ямар гоё юм бэ? Аава тана хаврын анхны борог авчирсан юм уу? Манай өглөө бас л гоё юмард шүү дээ. Би хийчихэд шиг ихнүүдэд тэгэж иргэвс гэж байна шүү дээ. Юу ч авцраагүй. Та хайртан чамд хаврын анхны бро авцгаа. Тэгж юм орох юм уу та нар? Юу сачаа. Ядуу зүрийг хатгадаад авчих. Үрлэг айгу юу нөхрөө байхгүй юу? Амар ганц ирэх чихэрч авцраагүй. Чи ардаа аврыг авах бороо гэж шүү. За жараанаха. За гуниглаж байгаагаа бусдад мэдрүүлж тэрнээсээ кайф авч байгаа хүмүүсийг одоо гуниглсанд тооцох уу гэж байна. Тэгээ хооцгол байх та. Хамгийн гол нь тэрийг ер нь хүнд ингээ мэдрүүлэх нь угаасаа чухал юм биш юм шүү дээ тий. Тийм шүү дээ. Хинч таахгүй албар өөр нэг. Нүдэ харж байгаа нүдэ ханж гунж яхад тэгээ хараад хин одоо харж байгаа. Тэр чинь төгс гунж шүү дээ. Тий. Чинь төгс гунж.
Гоё идэв шүү дээ. Хүүхдүүд бол лагчтай ингээд хажуу дээрээ санаа алдаал. Тэгэхээр налбаар гүрийгээл байвал үүсээ. Ачаач юм болоо. Бүр урдаасаар зогсчихсон. Анжгаа номоо хоёр алхахаар айгу гоё штэ. Нэгнийх нь гүзээ нуур талд, нөгөөгийнх нь бүгс ард талд гинэ. Би одоо айгу гоё үгүй. Номон гараа тэгээд ингээд алхаж байхад бол юу юм бэ? Зүгээр баг урд нь хүн таалцвал дайрчуул гаж байгаа. Ингээд аргаар гацаа. Өвдөмсгчдэг гэдэг байгаа. Би дээр чи гоё өвдөмсгч үсч байгаа шүү дээ. Надад нэг офс дээр өрөнгөтэй тэр өмднүүдэд тайлчдаг байхгүй хаа. Нэх гоё залуу хүүх хоёр л яваад байна. За тэгвэл хүн дээр штэ гуниглах хэрэгцээ гэж байдгүй. Надад бол байдаг. Байдаг. Яах юм? Яа дээ. Одоо гуниглсан байна. Тэгээд ингэдэгс штэ гуниглаж одоо эморн гэдэг чинь дотор хүнтэйг нэг жоох яриад байгаа юм биш хөөх юм байна угнаас. Биш та нар яасан юу яа. Гуниглах хэрэгтэй байлгүй яах вэ бүр. За. Тий би яг залхуурахаараа гуниглдаг шүү дээ. Гуниглдаг. Тэгэнгүүт та ингээ юу ч хийхгүй юу ч хийхгүй шүү дээ. Юу яагаад байгаа юм аа. Гунигтай. Бод дэлэрнэ. Ашигт ямар ч гуниг байхгүй. Бага зүгээр зайл байгаа. Тий. Залхуурлаас үүссэн зайл л байгаа. Хоол мал хийгээд залхуур бол тий. Тэгээ шүү дээ гуниглал цонх ширтэл зогсчих. Гэхдээ яг гуниглуул нэрээ. Улаанаар ингээд шороо шуурж яхад л амар гунигтай байдсан шүү дээ. Олиг болсон. Яндаг дууга. Чимээ гатаа бүр ингээд улаанаар шуурж байгаа байхгүй шараа усаал. Яндаг ингээд. Гэрийн янда ингээд 1 2 зохиол. Хашаана жижиг хаалаа ингээд яа ингээд зохиол. Тог унтарсан. Юу ч хийх юм байхгүй. Тоо тасархаа ихтэй гоё тий. Заггүй. Гоё дээ. Яг гоё. Хөдөө гоё гэдэг байхгүй тоо тасархаа. Хотодч гоё. Би хурлаа асаад гэж шүү дээ. Яа. Уусаа асахгүй тэгээ яах юм? Яах вэ болно шүү дээ асахгүй. Тойрог мэдчихээн л та тий. Тэгэл тог тасраа лаасаагаал тэгэл цаашаа явна шүү дээ. Яасан мөх юм боддог. Чи юу бодоод вэ? Та нар юу бодож Тогтасраа мэдээж чинь номын гуниглал дээш хараад. Номын гуниглал дээш хараад гэвчих. Тэгээд 3 дахь охин төрөн шүү дээ. би таараа 10 жилээ ярьж байна. Тоо тасархаа хизээ хийж чаддгүй байсан үе бодож байна. Гой гэхэр чи тогтасраа лав ярихаар чи өөр гоё юм төсөөлөгдөхгүй шүү дээ. Тэгээд чигээр би таа ингээд тогтасраа лав яриад ихнэр дээш хараад гэвчих. Тэгээд та нар аюу сонир. Яа моги гүйдэг майжаа шаргана. Зүгээр нэг майжаа шаргаж чи одоо гүйдэг майжаа шаргацсан. За энэ хүрээд 2022 оны 12 дугаар сарын 7-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааны сураатаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зөв оншилгоо шуурхай үйлчилгээг эрхэмлэж 22 жилийн төвд Батүлэг авц сервис за мөн хоймор өргөө хотхон хамтран ажиллаа. Баярлаа. Гониг нүдээ. Айгуур гэжтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хоймор өргөө хотхон. Хоймор өргөө хотхон 100% бэлэн төлөлтөнд хамгийн хэм дунд буюу дотор засалгүй байрнуудаа сая 390 мянган төгрөгөөр